Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилга 2 байршилт байна. Ийм дэдгэр 2 байршилтын нийт 10 барилгыг буулгаж нураа харуулжээ. Төслийн хүрээд барилгуудыг буулгах зардлыг нийс хариуцахаар шийдвэрлэж нэг барилгыг 300 сая төгрөгөөр үнэлэн буулгах харуулсан байна. Гэвч иргэдийн зүгээс нэг барилгад ногдох энэ хэмжээний зардлыг хэд өндөр гэж үзжээ. Төслийн 1-р байршил болох Инхчингийн 7-д 1.6 талбайг хамарсан 219 айлын 7 барилга байрладаг байна. Харин 2 дахь байршил болох 32-р байранд 42 айл амьдарч байна. Уг 32-р байр нь дулааны станцын хамгаалтын зурваст баригдсан бөгөөд унтны усны эрүүл ахуйн бүсэд мөн хамаардаг байна. Иймээс дээрх нийт 10 барилгыг буулгах шаардлага үүссэн бөгөөд уг зардлыг нийслэлээс гаргахаар төлөвлөжээ. Нэг барилгыг 300 сая төгрөгөөр үнэж 10 барилгыг буулгахад нийтдээ 3 тэрбум төгрөг төсвөлөхөөр тооцоосон байна. Одоо энэ байшин нуулахад хамгийн бага 300 сая төгрөгийн зардал гарч байгаа. Тэгэхээр нөгөө нэг байшин, тэгээ 10 байшин нүүлэхээр 3 тэрбум төгрөгийн зардал гарна. Энэ компани нь юу гэж байгаа гэхээр ядаж хот өөрөө айлуудын чинь амьдралыг сайжруулж байгаа юм чинь буулгалтын зардлаа хот хариуцаач гэж байгаа байхгүй. Тэгээд энийг бид нар давхар хариуцъя гэж. Баригдсан барилгыг нураахад тодорхой үн анш тогтоох нь хүндрэлтэй байдаг. Учир нь тухайн барилгыг материал хийц, гарч буй хог хаягдлын хэмжээ зэрэгээс ихээхэн шалтгаалдаг байна. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг барилга нураалтын аж ахуй нэгжүүдийн дундаж үн ханш 1 м квадрат талбайг 60 мянгаас 100 мянган төгрөгийн хооронд хэлбэлцдэг байна. Үүнийг дундажлан 1 м квадратыг 70 мянган төгрөгөөр тооцоход нэг давхар барилгыг нураах зардал ойролцоогоор 40 гаруй сая төгрөг болж байна. Харин дээрх төслийн хүрээнд нэг барилгыг 300 сая төгрөгөөр тооцоолсон хэд өндөр үнэлгээ болсон гэж барилга нураалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөлөл үзэж байна. Одоо өндөр төвшөлтэй, дунд төвшөлтэй, бага төвшөлтэй гэж 3 хувьтай байхгүй. Тийм наачсан бол бага төвшөлтөд нь орно. Ягаад гэвэл нөгөө ийм зэрэгэлдээ барилга байшинтай ойрхон биштэй, зай талбайтай, тэгээ барилга нь өөрөө өндөр биш. За тэгээд нөгөө гар ажиллагаагаар салгаж хийх ажиллагаа багтай гэдэг багтаал оролдоо. Нураахаар төлөвлөсөн 10 барилгын 3 нь нэг давхар барилга бол үлдсэн 7 нь 4 орцтой 48 айлын орон сууц барилга байгууламж байна. Хуучны барилгыг буулгахад дунджаар 250-аас 300 сая төгрөгийн зардал гардаг бөгөөд буулгалтын өртөг өндөр байдаг тул сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуй нэгж олдохгүй байна гэж нийслэлийн засаг дарга Нямбаатар захин уудсандаа нийтэлжээ. Харин иргэдийн зүгээс тухайн барилга нураалтанд зориулсан төсөв хэд өндөр байна хэмээн шүүмжилж байна. Ганцхан жижиг ийм гантан байрахад яхаар 300 сая болчтой. Арай хэтэрж байгаа байхгүй надад чарна. Үнэтэй болов байх тий. Үнэтэй биш тий. Үнэтэй үл санагдчих. 300 сая бүх ямар их мөнгөтэй. 300 сая үнэтэйд шүү дээ бид. Үнэтэйд нь. Барилгын зургийг харснаа та? Тий, за харлаа. За ядаж одоо талан ч юм уу 150 ч юм уу тий. 150 жигтэндээ баг. Борчууд бол тэгээд 50 саяд буулгаж штэ. 300 саяар ч однээс ч гоёг барина штэ. Нийт 10 барилгыг буулгахад 3 тэрбум төгрөг төсөвлөсөн төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж иргэд шүүмжлэлтэд хандаж байна. Мөн тендерт шалгарсан компани аж ахуй нэгжүүд ажлыг дамлан гүйцэтгүүлж дундаас нь ашиг хүртдэг нь нууц биш гэдгийг иргэд онцоллоо.